Эрүүл байна уу? Эм сумьяан. Тэгэхээр монголчууд бидэртээ үеэс суртал тууртвал савн гоё, судалгааг төшвөл чанар нь гоё гэж ярьж ирсэн. Өөрөөр хэлбэл бид нарын одоо бас нэг асуудал дагуулсан юм бол сүлжээний бэлтгэл, гарал үүсэл нь тодорхойгүй, нотлохоогүй зүйлүүд бол газар авч одоо хүмүүс ихээр хэрглэж байна. Яагаад тэгэхээр Европ эмүүдийг бол эмчийн жор юм уу тодорхой одоо эмчт үзүүлсний улмаас тухайн эмч маань тухайн өвчний шалтгаан эмгэг зам шинж тэмдгийг одоо бүрэн баталж одоо оншиг дотоосны дараа бол эмийг эргэлдэг. Энэ эм нь бол одоо нотлохоон суурилсан, гарал үүсэл нь тодорхой, их сурвалжин тодорхой, ямар үйлдэл үзүүлдэг нь тодорхой, гарах гажнал нь тодорхой байдаг. Гэтэл одоо сүлжээний ч юм уу гарал үүсэл нь тодорхойгүй, ялангуяа хүнсний нэмэлт бүтээгдэхүүн байдлаар орж ирээд тодорхой найрлах нь болоод яг одоо тодорхой олон улсын стандартыг дагаагүй, гарал үүсэл нь тодорхойгүй, их сурвалжин тодорхойгүй, нотлохоо одоо тийм хангалттай бус байдлыг бол сүлжээний эм бэлтгэл, хүнсний нэмэлтийн бэлтгэлүүдээр дамжуулна бол арт иргэд ихээр хуурдах боллоо. Яагаад гэвэл энэ эм бэлтгэлүүд бол маркетинг их одоо сайн явуулдаг, мэдээлэл их хурдан төгдөг тийм зүйл учраас одоо арт иргэд маань хэрэглэхдээ их анхаарах хэрэгтэй. Яагаад гэвэл энэ эм маань одоо мэддэг шиг үйлдэл нь одоо тодорхой бус, гарах гажналаа бас тодорхой бус, олон улсын эксперт юм уу байгууллагууд бол баталгаа ажилд өгөөгүй, бас хангалттай нотлохооны төвшин дутмаг тиймэрхүү байдлыг бол одоо сүлжээний эм бэлтгэл хүнсний зарим нэг нэмэлт бэлтгэлүүдийг бол хэрэглэхдээ анхаарах хэрэгтэй. Тийм учраас монгол хүн та эрүүл мэндэд хандахтаа нотлохоон сурвалжсан чанартай одоо баталгаажсан их сурвалжийг бол ашигладаг эм бэлтгэлийг хэрэглэхийг бол эмч миний бие зөвлөж байна.